Монгол улсын төрийн шагналд соёлын гавьяа зүтгэлтэн цэндийн дорж готов. Цасны бэлэг өгүүлэг. Анхны цас намар эрт дарчхав. Шал ногооноороо халуун сүлэн дээр унсан намрын сэвсгэр цас дорхноо хайлж газраас ялимгүй явган уур савсна. Халуун зунаараа дандаа бүрээстэй тарвалж байсан айлууд анхны цасанд цочирдан даарч гал өрдөж зууханд дүүгэх гал зунжин хургасан бам чигийг хөөж гэр дотор нэлэнхүйдээ бүлээсч сайхан үнэр ханхлах нь таатай. Ялангуяа зуухны хоймор тулганд гал түлсэн нь бүрч гоё. Нүцгэн шалдан хүүхдүүд тулганд дүрлзэх ил гал сонирхон тойрч шадаж буй модны пис пасхийн ийш тийш үсрэх очноос айхатлаа хөхрөлдөж хөөгчнө. Анхны цасанд жих үтсэн үнэ тугал гадаа хуйсган мөөрөлдөж зэлэнд гүү унга янцгааж хараа хандлага нь уулууд тэмүүлэх нь өвөлжөө өдөө нүүхийг сануулна. Нүүхэд ачлаг унлага тэрэг чарга хом татлага бэлэн билүү гэсэн бодол намарчин найрлсан хүн бүрийн толгойд зурс хийлэгдэг дохиовол аргагүй анхны цас билээ. Хин чи юусан билээ? Дандаа ингээд зунаараа найрлаад суухгүйсэн биш билүү гэж зун намрын согтуу сайн гараагүй зарим нэгэр гайхна. Чимээтэе шууган исч амаараа сагах хөхүүртэй айраг хоормог гэрийн тал хаяа дүүрэн хөглөрнө. Бүгдийг ачаад нүүх аргагүй. Хайрын цагаан эдэгээ асгалт тань биш яадаг билээ. Хар модон тэргээ эр өвхөрт хөллөөд өвлжөөлөхөөр уул өөд зүвтгүүлдэг тул гэр бараага аль болохоор хөнгөлөхийг хичээнэ. Гэрийн мод авдар сав юухан хээхэн бүгд нүүхэд зориулагдсан хөнгөн геологчдын эд хэрэгсэл шиг авсаархан. Эртний монголчууд нүсэр том гэртээ дурлаж байсангүй. Харин сайхан нутагт таван хошуу молоон жаргаах дуртай байжээ. Гашууны голын адаг улс тардагт намарчж буй хот айлын хідэн тос дааж айраг ханхалсан хүрэн бор ирс нүүхийн өмнө айраг хоромгоо хэрхэн барж ачаагаан хэрхэн хөнгөлөх талаар ухаан гүйлгээд олигтой арга олсонгүй. Зунжингаа архитсан жунаа гихч бүлдсэн хаван нүүртэй ахимгээр нөхдөө ихэл голсон янзтай тойруулан хараад хүнд ч одоо бодоод байх юу байсан юм бэ гэж уцаарлан том нударгаар нүрээ таглан гэдрэг харж хэвтснэ. Надад бол нэг сайхан арга байна гэлээ. Ямар арга хэлээч гэхэд тэрбээр өндөж өчигдрийн уусандаа хэд хий огуулснаа арай гэж уужраад харгасаад байх юм үндч байхгүй мэдүү. Та нарын нэг нь одоохон мордож давхиад долооны голынхны нэг айлд ороод цасны бэлэг сэм хайчих гэснэ. Өөрийнхөө саналыг нөхд нь ойшоож байна уу гүү юу гэж шалгаж хүн бүрийн нүрийг дэс дараалан удаан судлаад сая ам нээж цасны бэлгийг хаяхтаа их учиртай хайна. Хайж амживал аль болохоор гэмгүй царайлан гэрээс гарч мориндоо мордут тэр хот айлынханд сонсогдохоор танайханд цасны бэлэг хайсан шүү гэж хашгираад наашаа зүгтаачих. Цаадуул чинь араас чинь хөөнө. Харин ойлготтойхон морьтой яваарай. Баригдвал балран шүү. Тэгээд хоёр голоороо цасны бэлгийн өргөн дэлгэр найр хийгээд айраг архиан хотлоороо шавхчихъя. Ингэсэн нь хайрын цагаан эдэгээ асгаснаас хавьгүй дээр гэж өөрийнхөө мэргэн саналта өөрөө төрүүлж урамшаад марсайдлаа инээв.
Жунайн саналыг найр наадамд дуртай сагуу самдан уухайн тас дэмжиж. Хөрөөсөө тэгье. Харин цасны бэлгээ хэн явж хаях вэ? М? Явах хүн миний хурдан хээрийг унаад яв гэж онголцов. Ярианы төгсгөлд ямагт гүнзгий дүгнэлт хийдэг ловсон сайд янцаглангаа. Хэм. Чиний хурдан хээрээр очиж болохгүй. Анхны цас орсны маргааш хурдан морь хүлэглэн очиход тэднийх нь цасны бэлэг авчирлаа гэж сэжиг авна. Аль болохоор гингүй очих хэрэгтэй гэв. Цагаан саруула амнаасаа юр салгадгүй суумал ёндон. Их л хашир үзэхгүй бол горгүй. Баригдвал баларна гэж зөвлөв. Хар авахуулахгүй тулд донгио санзайг долооны голынхонд цасны бэлэг хаюулахаар томилов. Гашууны голынхан өөрсдийгөө цасны бэлгийн найранд хичнээн хөхүүр айраг арх, хичнээн шүүс боов, хичнээн бяслаг өрөм тэргүүтэн бэлтгэж чадхаа амны зоргоор баярхан жагсааж битсэн цасны бэлэг хэмээх эвхсэн цаас инхүү бэлэн болов. Санзай муухан дээл хувцсөмсөөд мал ирж ядарч яваа дүрээр долооны гол орж сайн таньдаг айлдаа элэг барин буув. Санзай баригдвал долооныхонд тоглоом шоглоомоор алуулна гэж их айж явлаа. Аз дайрахад эрчүүд нь эзгүй 2-3 хүүхэн нийлж өвлөөс өрсөж үйл ойж суусанд санзай олзуурхаж. Энэ муу сайн хүүхнүүдэд бол би ир бар юм чинь. Цасныхаа бэлгийг зарлаж угаад ил хайчаад явхад яадаг юм. Энэ муу сайн хүүхнүүд над руу дайрвал нэгийн нөгөөгөөр нь гуйдж сарвайтал нь унагчхаад арилаад өгч би өлхөөм чадах юм чинь гэсэн эр хүний сагсуу зан дотроос нь огшоод иржээ. Адуумал сургалбал хүүхнүүд нэг л тоосон шинжгүй. Тэгсэн атлаа цөм санзайн гарын хөдөлгөөн бүхнийг сэжгэлсэн харцаар ээрүүлдэн. Санзай имсийн овжин нүд гэмтэ гэд дотроо их л хашир үзэхээр банжиж суув. Гэвч хүүхнүүдийн хөөхөнж гэмээр гинэн халдлагад хань ижилгүй яваа санзайн хөх инээд хүрч золтой л цасны бэлэг гэд амаалтчихсангүй. Юутай ч гэсэн нэг удаа биеэм барив. Санзай айраг ууж байсан хулныхаа ёроолдоор цасны бэлэг болох эвхээстэй жижиг цаасаа сэм хийгээд хулаа ширээн дээр тавьтал гэрийн эзэгтэй бүдүүн цэрмаа. Энэ муу ер нь цасны бэлэг хайчих уу яав гэд хул руу ухс хийв. Санзайг зогтох гэж суудалтаа оцгонож байх зур нөгөө хоёр хүүхэн аль хэдийн хаалгаа алдлаад зогсжээ. Цэрмаа хулан дор нуусан цасны бэлгийг олж авч үзээд гэр дөргтөл хөхөрснөө уншиж гарав. Цасны бэлэгт юу амлж вэ гэдгийг хүүхнүүд овтон чагнах агшныг Санзай далимдуулан үүдэнд хориглосон хоёр хүүхний дундуур тас дайрч гарахаар ухсхийн зүтгсэн боловч үүд алдалсан хоёр хүүхэн муу Санзайг төвгүй дараад авав. Санзай айлын үүдэн хооронд хөл гараа сарвалзуулан байдаг чадлаараа тоос шороо манарган эсэргүүцээд дийлсэнгүй. Хүүхнүүдэд нухуулж уухай эр улс харчихвээ гэж ичгтээ өөрөөс гарамгүй тэнхээгээр үцэлцэв. Цэрмаа цасны бэлэгт бичсэн хичнээн хөхүүр айраг арх хичнээн эргийн шүүс цогсныг уншиж дуусаад Санзайг сэвхийд л өргөөд аргалын дөрвөлждөө чихчихв. Өмгөр дөрвөлжид урилгагүй зочноо арай чамаа багтмагц бас болоогүй. Дээрээс нь өөрөө сандайлчихлаа. Санзай битүү дөрвөлж дотор бүдүүн цэрмаагийн бүксэн дор бүтэж үхэх шахав. Тэр бүр тэслгүй муухай орилсон боловч ам гуйсангүй. Хүүхнүүд юм чинь яаж ч бас
амьгуй хув гэж нэрлэгчээ. Түүний амьсгаа боогдож чихэн шуугж эхэлсэн ба дүлээрч буй сонсголд нь хүүхнүүд түүнийг цааш яаж дамшиглах талаараа ярилцж буйг хагас хугас сонсов. Эхлээд аарцны шар ус 3 хул, дараа нь айрыг 3 хул, арх 3 буут өгч бөөлжүүлэхээр ярьж байна. Эцэст нь бууханд буруу харуулж мордуулад гашууны голынхонд аваачиж тушаахаар боллоо. Санзай уурандаа муу аргалын авдрыг нь зад тэрийгээд чадлаараа тэлчлэх гэсэн боловч давчхан авдарт хамаг бие нь хумигдаад хөдөлж чадсангүй. Тэрээр хүүхнүүдэд шарлахаж "Загайгүй. Та нар сайхан мэдээрээ би мууч гэсэн эрийн хугархай шүү. Та муугурваас Санзай хүү хариугаа чангахан авна гэж санчих" гэхэд нугасгүй шар хочтой годгонж гэдгэнсэн айлгүй хүүхэн "Чи хариугаа чангахан авахдаа яаж авдаг ирвдээ?" гэж басамжлав. "Чамаа мөг би хөл гарын чинь 20 хурууг сарвайлгана" гэж Санзай аргалын дөрвөл дотроос хашгирлаа. "Чаддгийн бол чи намайг сарвайлгал да" гэд уян налархай нөгөө бүсгүй бүрч эгдүүтэй айлгүйтэв. "Сарвайлгана да чамаа мөг" гэд Санзай аргалын битүү авдар дотроос өөхлөө. Хэд хоногийн дараа хурц өнгийн торгон дээл намрын шар наранд гэлбэлзуулж мөнгөн эмээл жороо мороор гангарсан эрэм найрчид Сахиагийн баруун зүг мөрөн дээгүүр даван гашууны гол руу цутгалаа. Найрчдыг айраг арх, мах шүүс, өрөм бяслаг, боов чихэр атсан морь тэмээн тэрэг дагалджээ. Цасны бэлгийн найр хийж өвлжөөлөх нүүдлийн ачаагаа хөнгөлөх гэж 2 голоороо цугларсанд хөгшин залуугүй баяртай байв. Ийм элбэг дэлбэг нутаг өлсгөлөн гэдгийг түүхэндээ үзээгүй нь бахархалтай. Зэрэгцээ 2 голын ахан дүүсийн найр ёс жудагтай сайхан болж өндөр хангай дуугаар өндөрлөв. Инхүү хөхүүрийн ам цаашаа, хүйтний ам наашаа болж ирэх зун намар хүртэл олон сар арх айраггүй ажлын уярал эхэлнэ. Мал маллах цаг наргүй ажлын завсар чөлөөнд цасны бэлэг хэмэх найрыг жилд 1 удаа малчид өөрсдөө дотроосоо зохиодог сайхан цэнгүүн байсан юм шүү. Анхны цасыг анхны цасал гэнэ. 2 дахь цасыг анхны цас гэхгүй. Айраг цагаагаан шавхаж ачаа тээшээ хөнгөлдөг цасны бэлгийн найр жилд мөн 1 л удаа болно. 2 дахь удаа болохгүй. Нүүдэлчин Монгол ахгүй гэж ийм л амьдрал байлаа да. Зохиолыг бичсэн Цэндийн Дорж Готов, уншсан Эрхэнбаярын Бат Дорж.